За өнөөдөр хөрөлцөө сэтгүүлчид үзэгчдийнхээ амар амгалан айлтгая. Тэгэхээр миний бие 2012 оны 6 сарын 15-наас хойш нийт 12 удаа өдөр бүхэн 13 цагаас иргэдэд мэдээлэл хүргэлээ. Тэгээ өнөөдөр бол сүүлчийн өдөр нь болж байна. Тэгэхээр энэ мэдээлэл хүргэсний зорилго бол энэ урд бол манай шударгаас бүлгээс иргэд сонгогчдод сонголтоо хийх улс төрийн үзэл бодлоо илэрх байр суурь тодорхойлоход бас тус нэмэр болоё гэсэн бодлого байсан. За энэ үүргээ бол ерөнхийдөө биелүүллээ гэж үзэж байна. Тэгэхээр сонгуулийн төв байгууллагаас саналаа өгөхөд нь одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэл өгч чадсангүй гэж үзэж байгаа. Энэ нь хараад байх та нэг сайт одоо интернетэд за уучлаарай. Мэдээлэл тавигдсан байх жишээтэй. Тэгэхээр би өмнө хэлжсэн. Одоо нийслэл хотын иргэдэд голдуу хөлж байгаа учраас Улаанбаатар хотод одоо 3 мандаттай сонгоо хайрхан Баян зүрх гээд 2 дүүргийн иргэд саналаа өгөхдөө яах вэ гэхээр улсын хурлд нэр дэвшихийг дэмжсэн 3 хүнийхээ өмнөх дугаарыг будна. За бусад дүүрэг бол Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан уул гэсэн ийм 4 тойрог байгаа. За энэ бол дандаа 2 мандаттай. Тэр 2 мандаттай та учраас улсын хурлд дэмжиж байгаа одоо хэдэн хүн нэр дэвшсэн байгаа. Тэндээс 2 хүний өмнөх дугаарыг бол будна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бол нэг л хүнийг сонгох юм байлээ. Нэг л хүний өмнөх дугаарыг өмнөх дугуй тийм 100 дуу хавтгай хэлбэрийн дугуйг бол тэр зориултын үзгээр нь будаж нийслэлийн иргэдийн төлөөлөгчийг тодруулсан. Тухайн дүүрэгт бол хичнээн ч одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгч 4-өөс 5 6 гэх мэт хүн амын тооноос шалтгаалдаг янз бүр байгаа байх л та. Гэхдээ нэгийг л дугуйлж будах ийм сонголт хийх юм. За 3 дугаалт нь нам эвсэл гэсэн хэсэг дээр бол өөрийнхөө сонгохыг хүсэж байгаа. Нам эвслийн өмнөх ганц нэг л намыг сонгож өмнөх дугуйг нь будах ийм байгаа. Энэ нь бол одоо ямар сонгуулийн бэ гэхээр намууд бол нэрсийн жагсаалтаар хүмүүсийг гаргаж одоо олон нийт танилцуулсан байгаа. За энд одоо аль нам ямар нэр дэвшигчийг дэвшүүлсэн бэ? Аль нь бидний санал зорилгыг биелүүлж чадах вэ гэдгээ бодож нэг намыг л дугуйлна. Нэг намын өмнөх 100 дугуйг будна гэсэн үг. Тэгэхээр улсын их хурлд бол одоо жишээлбэл Баянгол, Баян зүрх сонгоо хайрхан дүүрэгт бол 3-аас илүү хүнийг улсын их хурлд сонгож будаж болохгүй нэ штэ. За Баянгол, Чингэлтэй, Хан уул, Сүхбаатар дүүрэгт бол 2-оос илүү хүнийг бол будаж болохгүй. Тэгэхээр саналын ууц хүчингүй болох юм. За тэгээ бусад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр сонгохыг хүссэн нэг хүнийхээ өмнөх дугуйг будна. Сонгохыг хүссэн ганц намаа сонгоод өмнөх дугуйг нь будах нь байна. За үүнийг иргэд анхаараарай. За түүнээс гадна иргэдэд бас нэг зүйл анхааруулж хэлэхэд
Хоёр дахин санал өгөх мэтийн одоо янз бүрийн салцаа малцаа гэж ярьдаг тийм ээ. Иймэрхүү асуудал бол тэгээ төрийн албан хаагчдууд сонгуулийг зохион байгуулж байгаа. За энд ямар нэгэн булхаатай үйл ажиллагаа хийх, иргэдч санамсар болгоомжгүй байдлаас дахин санал өгөх, саналын хуудас авч олох гэх мэт янз бүрийн үйлдэлүүд бол одоо төрийн эсрэг гэмт хэрэг болж бас санамсар болгоомжгүй байдлаас сонгуульд оролцож байгаа төрийн албан хаагч, жирийн иргэд, саналаа өгч байгаа иргэд хэрэг төвөгт олж тэгээд ялтан болох тийм хатуу заалтууд байгаа. Тийм зүйлээс бол болгоомжлох хэрэгтэй гэдгийг нэгт хэлмээр байна. За миний хувьд сонгуулийн сурталчилгаанд за бас хэрээрээ оролцлоо. Тэгэхээр иргэддээ бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд за өнгөрсөн 4 жил миний амьдрал яасан бэ? Ер нь сүүлийн 10 жилээ бодох хэрэгтэй. Монгол Ардын нам дандаа олон суудлыг авч засгийн газар улс төр засагт ноёлох байр суурьтай явж ирлээ. Миний амьдрал яаж өөрчлөгдөв гэдэг үнэлэлт өгөх хэрэг нь ганцхан сонгогч таны галтал байгаа. Өөр хинээч галт биш. Бас нэг зүйлийг хэлэхэд одоо иргэд ярьж байна л да. Бид ийм засаг даргатай байсан юм байна, ийм их хурлын гишүүнтэй байсан юм байна, ийм одоо дарга нартай байсан гэдгээ сая л танилаа мэдлээ гэж ярьж байна. Үнэхээр бидэнтэй энэ хэдэн хоногт их ойрхон байлаа гэж ярьж байна. Энэ бол бас нэг бодууштай үг. Үргэлж ийм байх ёстой байгаа. Ганцхан сонгуулийн үеэр ингэчгээ алга болчдөг юм байна шүү. Тийм болохоор зарим их хурлын гишүүд, засаг дарга, иргэдийн нийслэлийн болон дүүргийн иргэдийн төлөөлөгч, их хурлын гишүүд зургаа бол 5 алхмын зайтай. 5-аас 10 алхмын зайтай л ингэж хадаж олондоо танигдсан байгаа. За энэ бол нэг талаараа бол Монголын эмгэнэл анх удаа ардчилсан сонгуул явж байсан бол одоо энэ ямар хүү юм бэ, яасан юм бэ гэж тань. 4 жил, 10 жил, 20 жил энд улс төрд явчихад одоо ингэж байна. Харин түүний хажууд одоо шинээр нэр дэвшиж байгаа мани мэтийн хүн бол нэг тэр хооронд нь за энэ зүлгэн дээр байгаа самбарт нэг ганц зургаа өлгөчий гэсэн чи бид тийм юм бэрээс олдсон. Бүгдийг нь одоо жишээлбэл манай Баянгол дүүрэгт би сайн мэдчихээн. Заагдсан бүх газрыг Монгол Ардын намаас нэр дэвшигч мөнх хоригл амгалан ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Эрдэнэ Одон Туяа нар авсан байлаа. Тэгээд Баянгол дүүргээс нэр дэвшиж байгаа одоо бас бусад намын гишүүд бол энд бүгд эсэргүүцлээ илэрхийлж өчигдөр уржигдөр уулзалт цуглаан зохион байгуулсан, өчигдөр хэвлэлийн байгууллага хийсэн байгаа. За зарим телевизүүд үнэхээр нэвтрүүлэхгүй байлаа. За тэд үнэхээр хэвлэл мэдээллийг бас худалдаад авчихсан байгаа нь харагдаж байгаа. Тэдний маш хүнтэй рекламуудыг тавьж байгаа. Байнга. Одоо ингээд орон даяар засагдаг телевизүүдийг хараад байгаарай. Ерөөсөө энэ дөрвийн реклам бол одоо зайгүй л явж байгаа. Тэр 10 секундны сурталчилгааны орой гэхтэл одоо саяар гэж шүү дээ. Тэгээд энэ бүх зардлууд Баянгол дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшсэн болон Монгол Ардын намаас нэр дэвшсэн энэ дөрвөн хүний зардал нийт 10 тэрбум болж ирж байлаа. Бид бүхэн тоосож гаргасан байгаа. За энэ зургуудыг авч баталгаажуулсан үүнийг дараа нь авилгатай тэмцэх газар сонгуулийн ерөнхий оронд бол гомдлон мэдүүлнэ. Яагаад гэвэл эдгээр бол төрийн албан хаагчид одоо энэ сууж байгаа Галигагийн баяр сайхнаас илүү орлогогүй хүмүүс хаанаас энэ их мөнгийг олсон байх уу? Энэ юу мөнгө? Гадаадаас орж ирв, аль эсвэл одоо томоохон ажил албанд тийм ээ сайд одоо энэ дотор бол хууль зүйн сайд хийжсэн хүн их хурлын гишүүн нийгмийн даатгалын ерөнхий газар Баянгол дүүргийн засаг дарга нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурал гэдэг ийм ажил хийжсэн улсууд энэ мөнгийг хаанаас олсон бэ гэдэг асуудал бол бас анхаарал татаж ярих ёстой асуудал. Сонгуул шударга болох ёстой, цэвэр ариун болох ёстой. Тэгэхээр иргэд бол маш их энэ их 7-8 тэрбум 10 тэрбум төгрөг зөвхөн одоо хоёр талаас ингэж гаргаж яхаар ард иргэдтэй бүтээн байгуулалтанд юм хэрэгжилж тусалсан болвол юу яас л та ард иргэдэд бас тусдаа дэмтэй
амьдрал ахуйд нь хэрэгтэй байх байсан гэж би бодож байна. Одоо энэ сонгуулийн өрсөлдөөн бол маш шудраг биш болдгийн байна гэдгийг бол энэ өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үед бол хангалттай харлаа. Цаашдаа Монголд бол эрүүл чөлөөт өрсөлдөөн биш өнгө мөнгөний одоо төрийн хичээлээ уралдсан зөвхөн одоо мөнгөтэй хүмүүс тийм ээ улс төрөөс төрсэн тэрбумтнуудын хоорондын л одоо уралдаан болох юм байна. Улс төрч хүн энд улс төрч жилийн иргэд дундаж орлоготой иргэд бол сонгуульд өрсөлдөхэд хүнд болцсон байна. Улс төрч мөнгө хэрэгтэй л дээ үнэн. Мөнгийг бол цэвэр шударгаар босгох ёстой. Замбраагүй хэн байж болохгүй. Одоо энэ сонгуульд залж байгаа энэ зарим одоо баян нэл дэвшигч төрөөс төрүүлсэн тэрбумтнуудын мөнгийг ингээ бодохоор шүү. Бараг их 80 руугаад өгч явах шиг байна. Бидний тооцоосноор. Тэгэхээр ийм их зүйл өргүү залж байна. Тийм учраас сонгуулийн нэг нэл дэвшигчийн дээд зардлыг бол 50 саяар тогтоох хэрэгтэй. Гэтэл намууд нэл дэвшүүлэхийн тулд 50 сая 100 саяар нь авдаг гэж байгаа. Тэгээ дээр нь маш их мөнгө залж байна. Тэгэхээр их хурлын гишүүдийн цалин хэд байх вэ? Энэ сарын жил 4 жилийн цалинг бодоход бол 50 саяас яагаад ч хэтрэхгүй байна. Бусад орлого бүгдийг нь одоо татвар төлөөсгүйгээр нь бодоод үзэхэд. Тэгэхээр ингээд тэрбум 2 тэрбум 3 тэрбумаар зардал гаргаж байна. За энэ мөнгө одоо шүү. Сонгуулийн дээд хязгаарыг шинжилэн тогтоохоос өөр аргагүй болсон байна гэдгийг харууллаа. Тэгээ иргэд сонгогчдод телевизийн дэлгэцийг хэн эзэмшиж орон даяар одоо нийт айл засагдаг маш үнэтэй. Одоо нэг 30 минутын ярилцлага бол 5-6 сая гараа явуулсан байгаа одоо сүүлийн үед. 300 мянган төгрөг байдаг юм. Тэгээ ийм эрүүл бус өрсөлдөөн байдаг юм байна. За энэ сонгуульд дагсан самбар, телевиз, за унаа уншаас өксүүлээд янз бүрийн бизнес хэсгэлт юм байна. Хэвлэл мэдээлэл, хэвлэлийн. Тэгэхээр энэ дээр биш тухайн зах зээлд ямар зүйлээр үйлчилж байсан тэрийг бол хуульчилж тогтоох ёстой. Монголын хууль маш их зөвлөгддөг юм байна гэдэг нь Монголын хууль 3 хоног гэдэг үнэн байна. Шудраг бус өрсөлдөөний тухай хууль, одоо монополийн эсрэг хууль энэ бүхэн зөвлөгдөлээ. За хэдэн телевиз байлаач гэсэн тэд нар бол монополиор үн тогтоож байна. Шудраг бус өрсөлдөж байна. Нэл дэвшигч тэгш бус сандж байна. Зөвхөн мөнгөтэй хүмүүсийг дүүж реклам суулцлагааг нь гаргалаа. Тэгэхээр энэ бүхнийг эсэргүүцэж би бол энэ бүхэн бохир мөнгө ард түмний татварын мөнгө эх орны мөнгийг ингэж үргүү залцуулж байгаа энэ нэл дэвшигчдийг шатаагаасаа гэж бодож байгаа юм. Манай Баянгол нүүд дүүлгээс нэл дэвшигчд бол тэгж ярилцсан. Хороод хүн дэвшиж байгаа шүү дээ. Заавал энэ дөрвийг сонгох биш. Энэ нөхдүүдийг энэ үргүү зардал гаргаж ард түмнээ бол тэгээд одоо бол уулзж яах гэж баг ёстой гэлд нь орох шахуу баг байшинт нь өргөж оруулах шахуу ийм байна. Ийм жүжиг тавьж байна. Тийм болохоор ийм жүжигт нь ийм нүд ирэлжсэн реклам сурталчилгаа. Тэгээ энд улс төр ерөөсөө ярьсангүй. Нийгэм эдийн засаг ард түмний амьдралыг ярьсангүй. Нэг жүжигчин шиг юм. Нэг гой хувцастай хүн. Нэг урлагийн тоглолч шиг юм телевизийн одоо рекламын цагаар гарч ирэл гой юм ярьчаал. Тэгэл гой өрөө хилээд ингээл дуусчихна. Энд ямар ч улс төрийн бодлого цаашдын ирээдүйн төлөвлөгөө алга. Монгол сонгуулийн өрсөлдөөн гэдэг бол дампуурсан зүйл болсон байна. Энэ хуультайгаа холбоотой. Энэ бол одоо сүүлийн үед төрд олонх байж. Одоо намбрын инх 2 үеэс одоо 2000 оноос эхэлсэн энэ хуурмаг ардчлал, нийгмийн ардчлалыг бүдлээн туулсан энэ гажуудуулсан үйл ажиллагаатай холбоотой. Тэгээ сүүлийн 12 жил төрөлсөн Монгол ардын нам, Монгол ардын өвсгөл намд хариуцлага тооцоорой гэж ард түмнээсээ хүсэж байна. Та бүхний амьдралыг бол ийм л болгосон байна. Ингэж өөрсдөө бол гоё царайлж одоо бол 2 хуваагчлаа гэд хариуцлага тооцох эзэн олдохгүй болсон. Олдохгүй болсон биш. Энэ хоёр нам хоёр нэрээр байж байгаа. Түүнээс гадна иргэний зориг нам гэж
одоо 3 дахь хүчний үүргийг гүйцэтгэх болов гэж нийгэм талж хандчихсан энэ үүргээ биелүүлсэнгүй. Харин энэ хоёр Монгол Ардын нам болон Ардчилсан нам энэ хоёр том намыг хяналт тавьж ингэж чадах хүч бол жинхэнэ ёсоор хоёр нам нэгдэж 10-аад хөдөлгөөн эвсэн нийс 3 дахь хүчин эвсэл байгаамаа. Тэгэхээр энд саналаа өгөхийг бол нийт ард түмэндээ бас олон нийтэд урайлмаар санагдаж байна. Түүнээс гадна бид бүх хоёр намыг бол би хавтгаад нь бүх гишүүдийн нэл дэвшигчдийн тэгж муулахыг ерөөсөө хүсээгүй юм шүү. Намын жилийн гишүүд бол энд ямар ч алдаагүй. Ер нь Монгол Ардын нам, Монгол Ардын хөвсгөл намын сүүлийн 12 жил улс төрөөр бол тоглосон шүү. Янз бүрийн намыг ивэлдээ авч, засгийн газартаа оруулж, хамтарсан, эвссэн гэдэг гоё нэр зүүж, бүх эрх мэдлийг авч, бүх хуулийг дураараа зөрчсөн. Одоо цаашдаа бол Монгол Ардын хөвсгөлт нам, Монгол Ардын нам бол хариуцлага хүлээх чадваргүй нам гэдгийг ойлгогдож байна. Тийм болохоор бусад намууд цаашдаа хамтарсан юм уу? Олон нэг нь хэн аль нэг нам нь ялж чадахгүй нөхцөлд Монгол Ардын нам болон Монгол Ардын хөвсгөлт намаас бусад намууд нэгдэн нийлж бас шинэ төл засгийг эмхлэн байгуулах ч юм уу? Иймэрхүү маягаар ажиллах. Эсвэл төл засагт нэг иймэрхүү өөрчлөлт хийх цаг болсон гэж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдачтай, улсыг хуралдачтай. Дандаа энэ Монгол Ардын нам бол одоо сүүлийн 10 хэдэн жил ингэж олон хуваалаа. Тэгээ бид нар бухын доотхыг харж үнэг тулж өгөх хичээл бүх юм болохоо байцсан. Уруугаа алсан байна. Өвлөн нутаатаа, зун хөвдтэй, шороотоо, үер устаа, цахилгаан дулаан тасалдсан, хүрэлцээ хангамж муута, юмны үн дураараа нэмэгдсэн. Одоо хамгийн өндөр хэрэглээтэй ийм байдалд орж байна. Тэгэхээр миний болон шударгаас бүлгийн ахлагчийн хувьд миний ярьдаг гол зүйл улс төрийн хариуцлагыг ард түмэнд тооцох ёстой. Аавч бол нэг удаа зодоод өнгөлж болно. Аав бол нэг удаа зодлоо гэхэд хүүхдийн сайн сайхны төлөө нэг бөхсөндөө наалгадаа зодсон байж болно. Тэгээд эргээд үгээд. Гэтэл Монгол Ардын нам, Монгол Ардын хөвсгөлт нам яг эцэг хүн шиг ингэж ард түмэндээ бол эдийн засгийн бодлогодоо чанд хатуу байж тэр ард түмэндээ энэрл буйны хайлж ингэж ажиллаж чадсангүй. Гэхдээ хүмүүс бол одоо Монгол Ардын намын ирээдүйг муу ага ялагдана гэж байна. Яг 2008 оны нөхцөл байдалд автагдаж мэдхээр байна. Тийм болохоор ард иргэд хоорондоо бас нэлээд сайн ярилцаж, санаа бодлоо солилцож, тэгжээж хэн гарах боломжтой одоо энэ 12 жил төрийг авч явж чадаагүй хүмүүсийн өөдөөс одоо сөрөн зогсох чадвартай шудраг үнэн ч ийм хүмүүсийг гаргаж ирэх талаас эхний ээлжинд анхаармаар. Энэ сонгуул дуусаасаа гэсэн хүмүүс их байдаг юм байна. За энэ интернет, фэйсбүүкээр харахад манай залуучуудын ухамсар бол үнэхээр одоо хэцүү болж. Ингэж болохгүй. Сонгуул бол тэртээ тэргүй 2 хоногийн дараа дуусна. Та 4 жил таны энэ утаа төгжрөл энэ ажилгүй, ядуу, зүдүү нийгмийн бухимдалтай энэ бүх байдал чинь энэ улс төрөөс та нарыг шүү. Энэ эрх баригч залхаасан байгаа. Тэнд бол та нар тархиа угаалгасан. Тэгээд хөнгөн зугаа цэнгэл арх дарс баар саунд орох ийм юмар одоо залуучууд цагаа нөхцөх гэж байна. Энэ Монголын ирээдүйд залуус та нар их шүү. Залуус та нар сонгуульд оролцохгүй инглээ гэхэд бол эрх барьж байгаа хэдэн хүмүүс сөөн хүн дээр ажиллана. Тэгээ хууч өөрсдөө сонгох талаас л ингээд анхаарна. Энэ нийгмийн авч явж байгаа гол хүмүүс нь залуучууд та нар. Харин аав ээжтэй бүр аав ээжийнхээ үгэнд ороод ингээд явж байгаа аав ээжтэй хилээ заагаад нийгмийн сайн сайхны төлөө ингэж тэмцэх ёстой.
Гэтэл манай залуусын ер нь иргэдийн нийгмийн идэвх муу байна. Хэн гараад ирнэ гэсэн чи ялгаатай биш л дээ. Энэ улсын хурлд нэг шудраг хүн ороод ирэх юм бол энэ улсын хурлд өөр амьсгал их өөр болно. Өнгөрсөн 4 жилд бол улсын хурлд бол шудраг гишүүд бас нэлээд цөөн байлаа гэхийг шулуухан хэлье. Энэ бол хамтарсан засгийн газар байгуулагдсантай холбоотой улс төрийн бодлого улсын хурлд бол гол байр суурийг эзэлж байна. Намуудын эрх ашигын төлөө ийм бодлого санаа ингэж голлож явж байгаа. Тэгэхээр ард иргэд бол сонголтыг өөрчилё. Өөр сонголт хийгээд үзье. Ер нь бол дандаа хариуцлага тооцогдож байгаа хэвээр. Тэгж 10-20 жилээр ингээд нэг намд 70-80 жилээр нь эрх мэдэл өгөөд яваад байдаг. Одоо энэ системээс бол бочих хэвээр. Ажлаа хийж чадаагүй их хурлын гишүүн байвал орон сольж бай. Ажлаа хийж төрөө авч явж чадаагүй эрх хурлч намыг сольж бай. Тийм нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сольж бай. Тэгэхгүй танд өнөөдөр хичнээн гой зураг реклам нүд ирэлжил харуулсан их самбар хадснаар одоо сонгогддог юм бол энэ бол улс төрийн сонголт хийх хэмжүүр биш. Хоорондоо мэтгэлцсэнгүй энэ намууд. За харин Монголын үндэсний олон нийтийн хариуд телевизийг олон юунд бас тэгш шудраг хандсанд нь бас талархмаар байна. Гэхдээ энэ арилжааны телевизүүд зөвхөн мөнгө цагаан одоо нүд улаан мөнгө цагаан гэх хичээл ажилд ингэж асуудал тандаж явж байна. Ингэж бол болохгүй. Ер нь нийгэмд олон нийтийн эрх мэдэлд байгаа долгион агаарын орон зайг ашиглаж хаад тэгчгээд зөвхөн өнгө мөнгөний араас явж байгаа энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг зарим нь хаах шаардлагатай байна. Хэсэг нам эрх ашиг бүлэглэлийн эрх ашиглалд үйлчилж байгаа зарим хэвлэл мэдээллийн байгууллага. Энэ бол хэвлэлийн эрхчлөлтөй холбоотой асуудал биш. Өнөөдөр 12 дахь өдөр ингээ мэдээлэл ингээд өндөрлөх тийшээ хандж байна. Миний хувьд бол хэдийгээр шудраг биш өрсөлдөө явагдлаа ч гэсэн ард нийтэд үгээ хүргэж бас чадлаа гэж үзэж байна. Тэгэхээр одоо энэ намайг сонсож үзэж байгаа нийт одоо сонгогчид иргэд бас Баянгол дүүрэгт байгаа одоо хүмүүстэй хандаж хэлэхэд намайг Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа Галигагийн баяр сайхан 3 дахь хүчин эвсэл манайхаас бол 2 хүн нэр дэвшиж байна. Галигагийн баяр сайхан Алтрын оюун цэцэг гэдэг Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа. Биднийг одоо нэр дэмжээч гэж одоо бас бусдаа уриалж хэлж зөвлөвөл бас их баярлах байна. Ингээд бид бүхний мэдээллийг хүлээж авч сонсч байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Сонгуулийн дараа эргээд уулзцгаая.